Hi guys. Уулзааг уудсан байна. Намайг алга болсон дуучлаарай. За тэгээд элдв талаар ярилгүй шууд эхлүүлцгээе. Тэгээ би 11 12 сард тийм ч их юм худалдаж аваагүй лээ. Гэхдээ яг ингээд цуглуулаа харсан чи бас хүр хийх юм авчижээ. Тэгээд хамгийн ихэнд хас юм харуулъя. Би сая энийг 30 минутын өмнө сарал зах урд өгдөг. Эра. Тэг. Эра жинсээс хасан тэгээд coconut-ийн шүүс 6500 гэсэн. Гэхдээ it's worth it. Амар гамттай. Би энийг уух гэж эра жимсрээ авсан аахгүй. Тэгээд энэ бол миний хийсэн худалдаа авалт л. Яг гоё vlog хийхлээр ингээд хам цангаад идэх байхгүй. Тэгээ би яг гоё дундуур нь ингэж юм уу да гэж бодоод идэх гэсэн. За манай за эхлэе. За би авсан юмнууд болохоор гоо сайхны юм. За тэгээд жижиг сажиг хэрэглэлүүд болон хувцснууд гэж ангилсан байгаа. Тэгээ хувцснуудаас эхэлцгээе. Тэгээ аалтаагоос энэ зүгийг авсан. Энэ зүг болохоор 239,900 нү 229,900 гэсэн юм ч гэсэн тиймэрхүү үнэтэй. Тэгээ би энийг POC зэрэгээр 6 овоос төлж байгаа. Нэг удаагийн төлөлт нь болохоор 40,000 төгрөг. Тэгээд би энэ зүгийг өчигдөр аалтагийн фэйсбүүкээс харсан байхгүй. Тэгээ надад айгүй таалагдсан юм болохоор энэ айгүй том цүнх байна да гэж би бодож очсон заяа. Тэгээд очиод би яг ингээд цүнхэндээ байдаг бүх юмнуудаа чихсэн чи багтаад. Тэгээд айгүй том татрах зайн айгүй гой том юм билээ. Тэгээд надад айгүй таалагдсан. Тэгээд ийм хар удаан өнгөтэй болохоор таалагдаа. Тэгээд энэ яг өмнө жилийн тренд өнгө байсан болохоор за гоё юм байна гэдээ авчлаа. Тэгээ би ерөөдөө ийм хар бараанд цүнх баг авдаггүй. Гэт надад таалагдсан учраас энэ зүхийг би сая аалтаагаас харсаа. Тэгээ айгүй баяртай байна. Айгүй гоё зөвлөн материалтай. Энэ зүхийг сая авсан. Гоё юм байна. Яг энэ зүхний нэг муудал нь шүү дээ. Энэнд оосор байхгүй заяа. Ингээд ийм том урт оосор байхгүй. Би ер нь тийм зүхүүд айгүй дуртай байхгүй. Урт оосортой байвал нэг мөрөндөө ч юм уу эсвэл ингээд ер нь урт оосортой зүхэнд айгүй дуртай. Бусдаар бол айгүй гоё ганган зүх байгаа. Энэ зүг харсан. Тэгээ маш их юм багтд юм надад тэр айгүй таалагдлаа. Би цүнхрүүгөө өст янз бүрийн юм чигдэг байхгүй. Өст. Миний зүгэнд бол бүх юм байгаа заяа. Чи ямар нэг юм асуу тэр юм чи миний зүгэнд байгаа. Нэг хуцаа өмссөн байгаа юм шиг би танд өмссөн хуцаа харуулъя. Би бас сая видео хийсэн болохоор видеогоо тэр чигт нь бүтнээр нь харуулчих. Тэгээ би ийм цагаан хостол сая юунаас авсан. Пиндодоос авсан. За үнийн хувьд бол нэг иймэрхүү байсан. Харьцангуй хямд үнэтэй. Тэгээ би өмнөх миний цагаан хостолтой адилхан уу гэвэл жоохон адилхан. Гэхдээ урт үпхтэй биш бөөнхой үпхтэй. Тэгээд гоё юм зөөлхөн надад ямар материал юм нэг тийм жоохон өслөгдөө материалтай. Тэгээд ийм ханцуун дээр ийм өстэй зай. Тэгээд айгүй гоё цэгцтэй харагдуулдаг. Би ер нь оффис дүмсэх хуцаатай айгүй гоё тийм цэгцтэй хөөрхөн харагдаж гэж хүсдэг байхгүй. Тэгээд оффистай зайлаад ийм цагаан хуцаа авчлаа. Тэгээд энэ хуцаа зөвхөн оффистай биш бас ийм гангарааны үедээ өмсөе гэж бодоод тэгээд өнөөдөр энийг өмссөн. Өнөөдөр нэр амар их ажил амжуулсан шүү дээ. Тэр ч яах вэ? Тэгээд дараагийн руу орцгоё. Энэ бол миний фейл худалдаа авалтуудын нэг заяа. Би энийг бүр ингэж үнэхээр гоё гэж бодон би табуус авсан байхгүй юу? Энэ болохоор ийм харагч байна. Тэгээ би энийг нэгч өмсөөгүй заяа. Тэгээ надад таалагдаагүй юм юу гэхлээр энэ ийм бодины одоо энэ мөр гаргах хэсэг өстой энэ үс нь ийм үс биш. Миний ханцуунд байгаа шиг ийм үстэй байх хэрэгтэй байсан байхгүй юу? Ийм үстэй байж амар тийм гоё өвлийн тийм шик айгуу тийм хөөрхөн харагдах хэрэгтэй байсан заяа. Тэгсэн чинь ийм үстэй байжсэн заяа. Энэ одоо what the fuck is this? За ингээд өмсөж болж гин заяа. Тэгэнгუთ энийг өмсөхөөр гараа хөдлөж болохгүй за. Ингээд тийм суналтын ямар ч материал авахгүй, гараач хөдлөхгүй, мөрөөж хөдлөхгүй нэг тийм модон амтны суун. Тэгээд би энийг авснасаа ш нэг ч өмсөөгүй. Би танарт зургийг нь харуулъя. Ийм зурагтай байхгүй юу? Тэгэд өмсчхөр тэнийг харагддаг. Тэгээд яг энэ шиг бол харагддаг заяа. Тэгээд энэ бол ингээд би бол хизээж өмсөхгүй ойлгомжтой. Тэгээд би нэг засах гэж арга хэмжээ авах гэж үзнэ. Тэгээ энэ чинь бас хөрх үнэтэй за 80 байна яах. Гэт чи 40 кг авахгүй. Би 80 онд бол үнэхээр тасархаа цамц ирнэ гэж би төсөөлсөн. Тийм л энэ тэгээд бит энийг аваарай. Хоёр дахь нь энэ цамц байгаа. Би мөр гаргадаг цамцны ийм харыг нь авсан байсан. Та нар санаж байгаа л гэд нэг талтай мөр нь гардаг. Тэгээ би ийм бэйжийг нь авъя гэж бодоод яг тэр харыг авсан дэлгүүрээсээ бас ийм бэйж өнгөтэйг нь авсан. Тэгээд энд иймэрхүү үнэтэй харагдаж байна. Тэгээд энэ айгүй хөөрхөн яг өмсчгөр тийм бэйжээсээ илүү гоё цайвар өнгөтэй харагддаг. Биеийн гоё ингээд
гоё юм тайлтай харагдуулдаг гоё юм зөөлхөн материалтай зөөлхөн цамц тэг өмсгөд айгүй гоё тухтай мэдрэмж төрүүлдэг. Тэг айгүй хөр хүмүүр хэсэг гардаг болохоор тийм ганган цамц байгаа. Тэгээ зөвлөхөд энэ дэлгүүрээс цамц авах гэж байгаа бол ер нь нэг арьцмаар багдуулж байгаараа би айгүй томыг авцсан байлээ. За тэгээд энэ мөр гардаг цамцыг би бас ингээд гангараандаа өмсөе дөө гэж одоо тавсаж би өөртөө амар томыг авцсан. За би ийм арьцмаар авсан ахгүй гэсэн чи баг X шиг ирсэн. Тэгээ өмсчхөр хэлхэгнээд илээ. Тэгээ энэ болохоор ингээд мөр гардаг. Нэг тал нь ингээд мөрөнд тэр чигтээ гарна. Нөгөө тал нь болохоор энэ руугаа ингээд гараа хийгээд би ингээд өөрөө өмсөхөөс салхуураа зөөр нь модельийнхэн зургийг харуулчихъя заяа. Нэг иймэрхүү харагдах хэвээр. Тэгээд энийг бол би хасч оё гэж бодоод байгаа. Ардаас нь хасаад тэгжиж бас ингээд би гоё бариад айгу гоё галбартай гоё харагдах байх заяа. Тиймээс л одоо бол надад бүр амар хэлэхгэр майхан өмссөн шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд ийм байна. Энэ цамцыг хаснаас хойш нэг ч удаа өмсөөгүй. Тэгээд нэрээ би нэг Kaido Mall гэдэг чинь улаан оронд байдаг. Kaido Mall-ийн улаан аргаас 4000 төгрөгөөр авсан. Тэгээд би ийм зузаан цагаан төрхөө авсан. Тэгээд энэ бол нэг амар зузаан биш заяа. Нэг хавар намрын дуу ч юм уу эсвэл ингээ өмдний дотор өмсөж болно эсвэл юу бүхний гадар өмсөж болохоос ийм цагаан хэн чаашаа ийм бэж дөнгө ийм төрхөө авсан. Тэгээд би бас одоо бас нэг төрхөө өмссөн. Би төрхөө харууллаа нэрээ. Өмсөж байгаа төрхөө харуулна гэхэр жоо сонирхол юм тий. Цав цагаан төрхөө тэгээд хөөхөн өмсчгөр тийм хөөх харагддаг. За ер нь цагаан төрхөө хөөх харагддаг юм билээ. За дараагийнх нь бол миний алдарт корсетууд байгаа. Салам. Би энэ корсетнуудтай хичнээн хайртай гэж бодож байна. Ой ойлгомжтой болох. Амар гоё гадтай. Би анх энэ корсетыг тэр гадаад Instagram-аас харж байсан аахгүй амплитуда ямар хэцүү нэртэй за ямар ч гэсэн тийм нэртэй тэгээ би авах гэсэн чинь маш үнэтэй байсан. Тэгтэл энэ корсетыг хийдэг дизайнертай би танилцсан. Ингээд би танарт ирсэн шээ. Тэгээд тэр охиноор бас ийм хоёр корсет хийлгүүлсэн байгаа. Энэ болохоор ийм алтлаг өнгийн корсет. Ер нь би өөртөө бол алтлаг өнг зөгтгүү гэж боддог заяа. Би тийм учраас санаар анзаардаг бол би ер нь алтлаг өнгийн эмх ч юм уу алтлаг өнгийн живэлэр ер нь баг зүудгүй шүү дээ. Надад үнэхээр зөгтгөө байхгүй юу. Гэтэ энэ корсет надад бүр амар зөгч ийсэн. За тэгээд би энэ корсетыг маргааш өмсөе гэж бодчихээн. Оо янзтай газтай. Тэгээд энэ корсет айгүй гоё тийм нухтгүй заяа. Өмсгöd айгүй ихтэйгэн хийж өгсөн байна. I love you. Тэгээд энэ корсетыг авъя гэж бодчихвэл Instagram-аар холбогдоод хаараа хийлгүүлээд авах боломжтой байгаа. Тэгээд хасал татуу корсет. Тэгээд ийм корсет авсан. Энэ болохоор юм ягаа өнгийн энэ корсет байгаа. Тэгээд би бас энийг өмсөд алидий зураг авалчихсан. Гоё аа. Болсон. Тэгээд би нэг энэ алидий өмсөх учраас магаш энийг өмсөе гэж бодож чинь тэгээд энийг өмсчүүд үнэхээр гоё харагддаг заяа. Ингээд би чинь бүх хэсэг аяга гоё тодроо. Тэгээд юм хатуу корсет гэдэг утгаараа бүр гоё. Тэгээд энийг ингээ харуул ингээд гоё би чи юм норцсон юм шиг харагдчихаас тэгээд бороонд явж байгаа. Ил норолт илийн эндээ ингээл юм гоё юм өрчлөө хөнөөс минаас өссөн л. Яар гоё гэдэг. Өнөр төркөө гэснээс би ингээд татвархтай төркөө авъя гэж боддог байсан аахгүй. Ер нь нэлээд бодож жагаад мартсан байсан зэ. Тэгээд би Pinduoduo-аас юм татвархтай төркөө авсан. Ийм цагаан өнгөтэй тэгээд ийм улаан өнгөтэй хоёулыг нь авсан. Тэгээд би ингээд задлаад үзүүлж авах хорон зураг нь үзүүлчихье гэж бодлоо. Нэг нь юм улаан, нэг нь юм цагаан тэгээ гоё дулаархаар юу бүхний доор ч юм уу өмсөе гэж бодсон. Тэгээд яг хаадсаж бүр амар секси төрхөө байна. Би тэгээд нэг өдөр өмсөв бахаа тэгээд ийм цагаан болон улаан гэсэн юм хоёр өнгөний сонголтыг авсан. Тэгээд харыг аваагүй. Харыг нь авдаг л гэж уг нь хар төрхөөс гоё харагддаг шүү дээ. Ялт ч би өөрөө цагаан өнгөнд дуртай болохоор. Тэгээд энэ төрхөөс Pinduoduo-аас авсан. Нэг хосоор иймэрхүү үнэтэй байсан. Айгуу дайгваас тийм хоёр төрхөө авсан. Тэгээд айгуу дайгваа мөлий би нэгийг өмсч утсан чинь жоохон зузаандаа юм лээ. Тэр нэг айгуу таалагдсан. Тэгэхээр галс юу ахгүй гэсэн үг байхгүй урагдахгүй бас удаан өмсөх боломжтой санагдсан. Тэгээд ийм төрхөө авсан. Төрхөө хүү чүлхий хүү амарсан тиймэрхүү. Тэгээд хувцлууд маань ингээд туслаа. Одоо ингээд бүгдээрээ жижиг хэрэглүүд рүү орцгоё. Та санаж байгаа бол миний энэ нэг ийм jewelry box-ыг бас санаж байгаа. Миний гоо сайхан гинэ. Миний ингээд
гоёл чимэглэлийн хайрцгийг. Тэгээ би энэ гоёл чимэглэлийн хайрцгаа бас аягүй хөөрхөн баяжуулаад хөөрхөн юмнууд хийгээл. Би энийг нэрээ гэр хаажууд өгдөг хүмүүсийн дүгээрээс авсан. 1500 гэсэн. Хөөрхөн авчираад тэгээд бодгийн арилгахтай зүгдэг байхгүй. Сов хөөрхөн. Энэ болохоор Cinnamroll гэсэн. Би нэрийг буруу дуудаж магадгүй заяа. Cinnamroll. Ийм эмэг авсан. Уг нь бол энэ эмгийг ингэж зөхстэй юм билээ. Нэг тал нь энэтэй, нөгөө тал нь ингэж зүгээд энэ ингээ хавчдаг гэсэн. Дааж би энэ хавчдаг хэсгийг хуглаа хийцэн. Тэгээд нөө хавчдаг хэсэг тийм болохоор одоо буураа оруулах зүнэ. Яа гэм бэ? Тэгээд би нэг хэсгийг ингэж унжуулж зүгээд нөгөөх нь ингэж зүүж байгаа. Тэгээ нэг хөөрхөн эмэг би энийг бас пиндодоос авсан санагдчихэв. Нэг эмэр дүнтэй. Миу гэсэн эмэг кейстэй хамт авсан. Тэгээ кейсээ харуулнаас. Тэгээд ийм унждаг том эмэг авсан. Тэгээд энэ эмэгний хувьд эмэгээс нь болж би аваагүй байхгүй. Зөвхөн миний кейстэй адилхан болохоор л авчихсан. Тэгээд ийм гоё унждаг нь бас айгу таалагдав. Тэгээд би энэ эмэгээр зөндөө гангарсан. Одоо дахиад гангарах бах. Тэгээд надад бол ийм сэлвэр эмэгнүүд айгу таалагддаг. Бас л пиндодоос авсан нэг иймэрхүү үнэтэй. Тэгээ надад нэрээ бас шинжлэх бэлгийн нэг хөөрхөн бэлгэнүүд ирсэн шүү дээ. Эмэг ирсэн. Бас энэ дэлгүүртэй юм билээ. Ийм хөөрхөн юутай эмэг, эрвэхийтэй эмэг. Хөөрхөн маад бидний онлайн шопынх нь нэрийг бас оруулж байгаа. Ийм гоё эмэгнүүдтэй. Энэ бүр амар солиотой заяа. Би энийг яг гараа гаргасан хувцас өмсгөр яг өмсөе гэж маргааш сүүя. Энэ нь шүү дээ ингээд юунд гарныхаа шуу хэсэгтээ зүүдэг заяа. Шуу гэж мөн гэлөө. Тэг энэ хэсэгтээ зүүдэг юм бууж байгаа. Тэг зүүчгээр айгу солиотой харагддаг. Тэг надад ийм сэлвэр өнгө амар таалагдсан заяа. Амар хөөрхөн байгаа зү. Ёо. Зүүчгээр үнэхээр хөөрхөн харагддаг. Тэг ийм гоё ганган бууж хайж ивэл тэр дэлгүүрлөө очиороо манайхаа амар гоё юм нуттай байлээ шүү. Бүгжний юм цуглуулга өгсөн. Тэг би бүгж зүх амар дуртай. Бас олон бүгд давхар зөвхөөс гоё л харагддаг юм лээ. Тэгсэнд нь жижигхэн юмнууд бол яг ингээд үсээ бооцсон байхад бол үнэхээр гоё харагддаг заяа. Үсээ би яг ингээд гэлдэд боочдөг шээ. Тийм үед том эмэг зүгчгээр амар томдоод идэх байхгүй. Тийм учраас ийм яг үр. За өнгөрсөн. Тийм учраас ийм жижигхэн юмнуудыг бас зүгдэг. Тэгээ ийм жижиг юмнуудыг бас надад өгсөн. Хөөхөн. Даад мэджаах ээж маань надад бас ийм титэм авч өгсөн. Тэгээ би шинжилтэй байсан бол би яг ийм алтан шаргал тэгээ дээр ийм сувдтай ийм палаж өмсчихсэн аахгүй. Тэгээд ээж намайг тэр палажийг өмсөхийг мэдчихсэн учраас тэрнтэй маань хослуулаад ийм титэм авч өгсөн. Энэ бүр үнэхээр гоё титэм билээ заяа. Би яг зүгөөд сая влог оруулсан шүү дээ. Тэгээ гоё титэм билээ. Дараагийнхаа шинжилдээ зүгнээ жил болгон шинжил болт юм чи. Би тэр юугаараа төрсөн өдрөөр миний төрсөн өдөр бас 1 сарын 31-нд тахгүй. Тэгээ төрсөн өдрөөрөө тэр палажийг өмсөж жагаад энийг зүүж байгаа тийм мисс юм шиг зураг аваалаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ тийм зураг аваалыг зүр мөрөөдөж чинь тэгээд энэ тэтмээ зүгнэ. Тэгээ энэ тэтмээ ээж бөмбөрөөс авсан гэсэн шүү дээ. Бөмбөр дээр энэ тэтмүүд байгаа юм шиг байлээ. Дуслаа одоо гоо сайхны юмнууд руу орцгоё. Тэгээд гоо сайхны юмнууд бол дандаа бэлгэнд ирсэн. Өөр авсан юмнууд бас байгаа. Энэ болохоор ээж надад бэлгэлсэн юм байгаа. Өнөө дотор нь шампу хийсэн. Би бас яаралтай үед үсээ угааж магадгүй гэж шампу хийсэн байна. Тэгээд энэ болохоор ээж өгсөн бэлэг байгаа. Тэгээд нэг онгоцны буудлаас авсан гэсэн. Тэгээд энэ дотор болохоор надад аюу хэрэгтэй юм үзээ. Яг гэвэл миний мейкапны цугуун дотор юм яаралтай үед нүрээ угаах, нүрээ цэвэрлэх, нүүр цэвэрлэгч тэгээд яаралтай үед төрхөх тосмоос ингээд бүгд явж идэх байхгүй. Тэгээд яг тэрэн зориулсан юм нүүрний лосьон, тэгээд хөөс будаг арилгагч, тэгээд дахиад ийм сүүн лосьон гэдэг ийм хэрэглүүттэй тэгээд надад айгу таалагдсан. Тэгээд яг ачиг ингээд гадуур нүрээ боддог. Ялангуяа ажиллаа тараа дахиад нүрээ боддог бол ийм жижигхэн хэрэглүүттэй явж байгаа. Одоо энэ жижигхэн ийм нүрэн төрхтэй юмуд чинь тэгдэж шүү дээ. Ингээл хөдөө хата ашиглаж болно, онгоцны бодлоо ашиглаж болно гэдэг. Миний хувьд бол яг ийм орой гарах гэж байгаа үед бол би нүрээ дахиж ихнээс нь боддог байхгүй. Тийм учраас ийм жижиг юмтай бол байнга авч идэг. Тэгээд бэлгэнд ирсэн юу show layered гэнэ. Нэг яад унш тийм болоо. Show layered. Хүмүүсийн зүгээс бас энэ гээлийг тавдалтаж авсан. Энэ гээлний хувьд нэг 5,000 төгрөгийн л үнэтэй байсан баг заяа. 6,000 гэнэ. Тэгээд 6,000 төгрөгийн үнэтэй. Тэгээд үсээ югаар гэлдэг гэвэл би энэ гэлэр гэлдэг нь болохоор залуучууд хөвчлэн хэрэгэлдэг гээл ахгүй. Тэгээд би бол энэгээр гэлдэг. Айгүй сайн барьж өгдөг. Тэгээд гээлний бас нөгөө нэг юм хэр хурдан хатдаг вэ? Ингээд үсийг хатууруулдаг вэ гэдэг юмуд нь ингээд дээр нь бичсэн байдаг байхгүй. Энэний хувьд бол нэг 5-аас 2 заяа. Нэг яг энэ гээл бол нэг тийм амар бүр ингээд үсийг хатуу матаа болгоод бүр ингээд чулуу шиг тийм хатуу болгож гэлддэггүй заяа. Гэхдээ үс бол сайн барьдаг. Тэгээд надад энийг таалагддаг байхгүй зөөлхөн. Тийм ингээл энэ бол
Үсэн сайн гээл бол биш байх цаа 6,000 төгрөгийн үнэтэй юм чи. Гэхдээ би нэг бол хэрэглээд бол удаж байна. Тэгээд I like it. Cloud9-аас бас тэр дээр авсан. Өмнө нь Zybelgate тэр дээр авч исэн би танд хэлсэн шүү дээ. Тэгээд нөгөө Zybelgate тэр дээр яж хайчиж дууссан болохоор. Тэгээд ерөөдөө бол Cloud9 болон Zybelgate тэр дээр бол шал өөр юм билээ заяа. Надад бол энэ Cloud9-ийн таалагдсан. Яа гэвэл би яг тэр рекламыг харж байгаад ингээл тэр ингээл нэнгүүт ингээл крем нь ингээл сагаж гарч ирэл. Тэгэл ингээл нэг даралтаар ингээл будаал хийсэн шүү дээ. Миний Zybelgate-ээс авсан тэр тийм бишээс авахгүй. Тэгээд сагаж гарч ирэхгүй. Би бүр ингээд өөрөө бүр ингээ юуна борлоо нар бүр ингээд шахчихж бүр ингээ бодчихсон. Тэгээд Cloud9-ийн тэр болохоор бүр яг ингээд амар гоё юм дүүргэлттэй юм билээ. Тэгээ би яг нэг даралтаар нүрэ бодож байгаа. Тэгээ надад энэ тэр айгу таалагдж байгаа. Тэгээд энэ тэр дээрээ бас хацран дээр юм гаргаад байна гэд хүмүүс тэгж хэлснээс ш нэрэж миний хацран дээр юм гаргаж байгаа мó гэж би бодож байгаа. За миний хацран дээр бас батг гаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ тэрээс болоод байгаа юм болов. Гэхдээ надад тэр дээрээ энэ юу гоё тийм хүн бүтэцтэй өө сайн даардаг юм хагас маатайгаа таалагдсан учраас надад тэр ер нь айгу таалагдсан. Айгу юм өндөр шейптэй айгу таалагдсан. Тэгээ Cloud9-аас бас энэ Cantel-гийн энэ тэрийг бас энэ айгу дайжгүй юм билээ. Cantel-ийн Centella юм биш үү? Яг үүрээ. Тийм Centella-таас үдийн крем гээд тэгээд энэ нас хүрхэн миний батханд айгу гоё хатаагаад тусалж байгаа юм санагцсан. Надад уг нь айгу гоё юм хэлсэн ингэж хэрэглэн гэ. Тэгээд би дааш тэр нь марчлаа. Арсан таалагдсан. Тэгээд Cloud9-аас би энэ хоёрыг хасаа. Би энэ Орсын энэ Орсын хөлгүүдтэй би Орсоос л бас өмнө авчихсан. Энэ Evelyn Cosmetics надад айгу таалагддаг байхгүй. Үн боломжийн мөртлөө юмнууд нь амар гоё заяа. Би тосонд нь бас айгу дуртай. Тосон надад дууссан л юм л да тийм мат болгодог тостой заяа. Тэгээд бас юм Evelyn-ийн бронзер авсан. Тэгээд энэ бронзер нь айгу гоё юм билээ. Тэгээд энэ нас айгу дайжгүй үнэтэй нэг 15,000 л байсан баг. 20,000 ч юм уу. Тэгээд ийм бронзер авсан. Тэгээд ер нь Evelyn-ийн бодогнууд нь надад айгу таалагддаг. Би бас Evelyn хэрэг юм будагны сонголт ихтэй бол би бас авмаар л байгаа байхгүй. Тэгээд даанч айгу сонголт муутай байдаг. Тэгээд Evelyn-ээс бас энэ юг авсан. Мицеллар усыг авсан. Тэгэд Evelyn-ийн мицеллар усыг бас айгу таалагддаг. Айгу гоё зөөлхөн. Тэгээд энэ болохоор ингээд бас яг миний түрхдэг мат тос шиг ингээд мат болгодог юм мицеллар ус байгаа. Тэгээд миний нүур айгу тослог учраас би ер нь юм тосон цэвэрлэгч ч юм уу тийм цэвэрлэгчээ цэвэрлж чаддаг байхгүй. Цэвэрлэгчээр ингээд яг тийм гоё тийм цэвэрхэн филинг өгөхгүй. Яг миний нүүрэндээ дахиад юм байгаад байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. Тэгээд ер нь Evelyn-ийн юмнуудад айгу дуртай хэрглэж хэлсний дараа ч гэсэн миний батаг бол арай гайгуулж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг байхгүй. Тэгээд Evelyn I love you. Тэгээд Sky High-ийн харыг нь хэрглэж үзье гэж бодоод бас авсан. Энийг болохоор би 10 дугаар арааллын E-Mart-ийн Maybelline-ийн тасгаас авсан. 10 дугаар арааллын E-Mart-ийн 2 давхурт яг E-Mart руугаа ороод байдаг. Байнгут нь Maybelline-ийн тасаг байдаг. Тэгээд энэ Sky High болохоор 36,000 ч гэлээ 35,000 төгрөгийн үнэтэй байсан. Ягаан Sky High-тайгаа надад айгу төсөө санагц. Энэ болохоор юутай гэлээ? Илүү тийм хав хар гэсэн. Тэгээ хараас нь авсан. Гоё юм бэл. Баах юмнууд байгаа энэ Clinico гэдэг брендийн. Тэгээд энэ бол үнэхээр гоё юм билээ заяа. Ингээд хүрхсний дараагаар ингээд нүур гялалцдаг. За бүр ингээд гялалцдаг. Тэр надад айгу таалагдсан. Тэгээд энэ Clinico брендийн ийм серум, тэгээд энэ шүний маск. Шүний маскнаас амар гоё юм лээ. Би яг ингээд бүх юмнуудаа түрхэж дуусны дараагаар энэ маскыг гоё нэмэгтэн тавиад өглөө сэрэнгууд нэг тийм глоуи болчдөг. За ийм K-pop ядууд шиг. Тэгээд ийм шүний маск. Тэгээд бах ийм серумнуудтай. Тэгээд серумнууд нь насанд айгу таалагдж байгаа. Би болохоор өмнө нь энэ Garnier-ийн серум маань хаана. Би сая энийг Вьетнамаас ингээд миний толбыг үнэхээр миний энэ нэг батганы толбыг маань сорвиг маань арилгах болов гэд би нэг хүчтэй юм витамин C-тэй серум авсан чинь би юм Niacinamide харшилтай билээ. Миний харсан амар улаагаад идэх цаа ингээд улаагаа тэгээд ингээд бүр бэржгэр юм гараа тэгээд би ингээд за Niacinamide өмнөхөр бүтэхгүй мэн гэж бодоод тэгээд энэ серумнууд аягаа таалагдсан. Тэгээд би одоо нэгийг дуусгацсан байгаа байхгүй юу. Эднэрийн нас дуусаад эхэлж ин B3 B5 та серум гээд тэгээд эднэр бас ингээд арсны ийм начиг арсан дээрээ батганы сорвтой толботой бол бас айгу дайжгүй билээ. Айгу зөөлхөн санагдсан. Тэгээ ямар нэг үнэр авахгүй би бас хитрхи үнэртэй юм бас хэрглэж байгаа болцсон билээ. Тэгээд өө юм зохины масктай. Тэгээ би яг ингээд зохины дас авъя да. Би ч одоо ингээд он гараад 25 хүрчлээ. Одоо миний ингээд зохины маск хэрэглэх те ингээд дотроос уух юм витамин хэрэглэх цаг болцсон байна да гэж бодож ирсэн чи яг гой зохины маск ингээд хүрээд ирсэн. Тэгээ айгу гой зохины би та доторх нь хараад л.
гой цохны маск гэлээ. Би тэгээд нүрээ ботхосоо өмнө цохны маска тавиад нүдээ ботчаад тэгээд дараа нүдээ нүрээ кремлэж байгаа. Яа, бүр ядарчлаа. Баах юм дээр. Цолоо. Шинэ он гарсан шинэ хүн бий. Тэгээд би шинэ он гараад шинэ хүн болохоор шийдээд бахан битмээ ууж эхэлж байгаа. Тэгээд энэ битмэнүүд бол манай гэрт угаасаа байдаг л байсан. Тэгээд зарим нэг нь би бас шинээр хөдөлж авсан энэ битмэнүүд байна. Тэгээд би бас хайд хүрсэн байгаа болохоор юм битмээ бас ууж байгаа. Усанд найруулдаг айгуу гоё амттай. Одоо энэ миний бөөрийн бэлтгэл. Миний бөөр бас айгуу муу болохоор би цэстэ уудаг байхгүй юу? Цэстэ тасалсан байж одоо уухаар шийдсэн. Тэгээд би бас энэ зинк ууж эхэлж байгаа. Надад болохоор хятадын нэг юмч тэгж хэлжсэн байхгүй юу? Өнөг чи ингээд витамин С уучихдаггүй байгаа бол ингээд цайр уу гэ. Тэгээ цайр уувал бас ингээд арсны чинь ийм нэг толбонууд аягүй сайн арилгахаас гадна тархлаа маш сайн дэмждэг. Тэгээд ингээд арьс бас цайрдаг гинөө. Одоо яг тэгж хэлжсэн заа зинк гэд. Тэгээд энэ бол ингээд миний ууж байгаа витаминууд байна. 100 нөгөө нэг ажлынхаа хажуу талд байдаг дэлгүүрээс баахан хямдхан гутал авчихсан санаж байна уу? Нэг 115,000-аар ийм гутал авсан гэд. Тэгээ би тэр газраас би сая ийм цагаан гутал хавар намрын гутал авсан. Тэгээ ер нь яг ийм хавар намрын богино түрээтэй тэгээд ийм хөрхөн өсгөдө гутал авъя гэж бодчихсон чи яг тийм цагаан гутал маань тэр дэлгүүрт байсан заа. Тэгээ би энэ гутлыг авсан. Энэ болохоор Бершкагийн гутал байсан. Тэгээд энэ болохоор 50,000 төгрөгийн үнэтэй. Тэгээ би энэ гутал авсан. Энэ айгуу таалагдчихж байгаа. Найзуудтайгаа тоглоно гэж бодоод унаас хүүсэлгүүрээс авсан. Одоо 2,500 гэж хэлж тэгээд нэг тоглосон юм байл ажлынхаа үнэтэй нэг ганц 2 тоглосон да. Тэгээд надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.